За өнөөдрийн сургаал номлол эхлэхээс өмнө би та бүхэнд хоёр зарын чанартай мэл. Нэг нь болохоор одоо Христч сэтгэл судлаач, сэтгэл зүйч доктор Роби Сондергер гэдэг хүн. Энэ хүн эх 5 дахь өдөр хагас өдөр эцэг эхчүүдэд болон өсвөр залуучууд зориулсан лекц унших юм. За энэ хүн бол өнгөрсөн бараг 25 жил яг энэ Христч сэтгэл зүгээр ажилласан. Сүүлийн 15 жил 1.40 орны 1.5 сая хүнд одоо энэ лекц уншаад одоо яг энэ сэтгэл зүйн талаар ярьсан. Тэгээ энэ хүн болохоор яг Христ итгэл болон биологийн шинжлэх ухааны хамтын зохицолгоо гэх үү. Энийг бас ингэж бас их хүмүүст тайлбарж ярьж өгдөг их чухал юм доктор хүн байна. За энэ хүн ганцхан боломж гарахаар энд Монголд ирчээд байгаа байхгүй. Тийм учраас бас та бүхнийг би уриалж байна. Тэгээ та нар бичээд аваа би өчтөр оройн зар ирсэн учраас одоо энэ манай юун дээр гарч ирээгүй те байхгүйсэн мэт те байгааг зар дээр. За 13-ны 5 дахь өдөр 13-нд эцэг эхчүүдэд зориулсан лекц байгаа. 5 дахь өдөр 13-нд 18:30-аас 21:30 хооронд Сомон плаза дээр болно. Сомон плаза гэдэг нь зүүн дөрвөн замд байгаа. Яг зүүн дөрвөн зам замын урталтай байдаг тийм үү? За Сомон плаза. За энд нэг давхурд плейграунд гэдэг ивент холл гэж байдаг. Яг энд болно. 13-нд 18:30-аас 21:30 хооронд эцэг эхчүүдэд зориулж энэ хөө лекц унших. За хүүхдүүдэд болохоор өсвөр залуучуудад зориулсан лекц нь 14 хагас өдөр 2 цагаас 5 цаг хооронд болно. 2 цагаас 5 цаг. За тэгээд та бүхнийг урьж जैन үн төлбөргүй тэнд оролцоод энэ эрдэмтэн хүний үгийг сонсцгоё бүгдээрээ. Тэгээ энэ хүний бас олон жилийн бас яг энэ газар одоо яг энэ сэдвээр ажилласан тэр туршлагаас бүгдээр хамт суралцсанаа сонсцгоё. Болно уу? 13-нд 18:30-аас 21:30 хооронд 13-нд буюу 5 дахь өдөр Сомон плазад болно. Event hall 14-нд буюу хагас өдөр бас яг адилхан газараа гэхдээ өдөр 14 цагаас 17 цаг хооронд өсвөр залуучуудад зориулж байгаа. За Сомон плазагийн event hall чи их жижигхэн байхгүй юу? Их жижигхэн шүү. Тийм учраас дорой хүмүүс дүүрчин. Тэгэхээр эртхэн очиод суудлаа хийцлээрэй. Тэгэд энэ нь бол их олон удаа одоо олдох боломж биш гэж магадгүй. Тэгээд энэ доктор энэ хүнийг бүгдээрээ сонсцгоноо. За дараагийнх нэг зарын чанартай зүйл юу гэхээр пресс гэсэн Магдалины фестивалынхаа пледийг аваарай. Манай сүмдэр 200 ширхэг байгаа. Тэгээ одоогийн байдлаар бас яг энэ плед маань сайн зарагдаагүй байна. Тэгээ би та яг манай нөгөө бүсүүдийн маань зуны кемп давхцаад байгаа магадгүй. Зуны кемп явахгүй оролцохгүй хүмүүс бол энэ нь бол яг чухал кемп шүү. Тэмчээс пресс кемптэй бүгдээрээ оролцоо. Нэгдүгээр. Хоёрдугаар пресс фестивалийн зориулсан тусгай өргөлийг 15-ны буюу эрэх бүтэн сойдрын цуглаан дээр авна. Номлын дараа гэсэн тусгай өргөл. Тэмчээс бид нар номлын өмнө өргөл авдаг. Номлын дараа дахиад нэг өргөл авах юм биш үү. Тэгээд одоо тэрний талаар залбираарай. Хэрвээ та бизнес эрхэлдэг санхүүгийн боломжтой байгаад яг энэ фестивалыг дэмжмээр байгаа бол та мэдээж надтай уулзаж болно, Сүхбаасартай уулзаж болно. Эсвэл шууд сүмийн дансанд Магдалины фестивалд гэж зориулаад ханд хүргэж болно шүү. Ойлгомжтой. За. За тэгвэл бүгд хамтдаа Бурхны үгийг сонсохын өмнө залбирцгаая. Тэгээ бид нэр зүрх сэтгэлээ нэгээд эзний үг бидний зүрх сэтгэл бас урам зориг итгэл найдрыг өгөөсэй гэж бүгдээ залбирая. За бүгд хамт залбирая. Бидний агуу эзэн бурхан минь танд баярлалаа. Энэ өдрийн төлөө танд талархаж байна. Эзэн минь та яг одоо өөрийн амьд үгээ бидэнд айлдаарай. Таны үг сургаал бидэнд урам зориг хүч чадал мэрэгүү ханыг өгөх болтугай. Бас таны үг сургаал бидэнд зэмлэл бас тэр ухаарлыг өгөх болтугай. Есүсийн нэрээр гуйн залбирч байна. Амен. Амен. За бүгд хамтдаа Еврей номын 6 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэгийг бүгд харцгаая. Еврей номын 6 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэл. За ингэж хэлсэн байна. Тиймээс Христийн тухай балчир сургаалыг орхиж төлөвшөлт тэмүүлцгээе. Түүнчлэн үхмэл үүсээсээ гимших, Бурханд итгэх, ариусгалын угаалуудын тухай
заавар, гар тавих тухай, үхэгчдээс амьлуулагдах болон мөнхийн шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй байя гэсэн. За энэ нэг чухал зүйлийн тухай өгүүлсэн байна. Балчир сургаалуудын тухай өгүүлсэн байна. Энэ сургаалуудын суурийг дахин тавихгүй байя гэж. За яагаад дахин энэ сургаалуудыг суурийг тавихгүй байя гэх нь яагаад бид нар өсөх хэрэгтэй учраас гэсэн. Нэгсэндээ бид нар яг суурин дээр үрд үлдэж болохгүй л гэж. Бид нар өсөж явах ёстой. Өсөхийн тулд бид нар тэмүүлэх хэрэгтэй гэсэн байна. Бид нар Библийг унших тусмаа нэг юмыг ойлгодог. Юу гэхээр бид нар төлөвшөж өсөх гэдэг маань биднээс хамаартай гэдэг. Тэрс энэ Бурхан юр бусын арга замаар биднийг өсгдөггүй гэдгийг Библиэд нь заадаг. Заримдаа бид нар залбирчих юм бол өсчих юм шиг. Тийм учраас зарим хүмүүс ирээд хэлдэг л дээ. Пастор миний сүнслэг өсөлтөнд залбирч өгөөч гэдэг. Мэдээж бид нар гар тавиад залбирна. Эзэн минь та энэ хүнийг сүнсээр өсгөж өгөөч гэж. Ингээд энэ хүн өснө гэж бодож байна. Үгүй. Ингээд залбиурсаар одоо хүртэл нөгөө л балчир сургаал дотроо байсаар байгаа 20 жил, 10 жил, 5 жил эзэнд итгэсэн хүмүүс байж л байдаг. Залбираад байжлдаг. Би сүнсээр өсмөр хэн залбирч өгөөч л гэдэг. Залбираад л гэдэг. Өсдөг. Тэгэхээр өнөөдөр эндээс бид нар нийтдээ 3 юмыг би та бүхэндээ хуваалцгаая. Эхнийх нь итгэлийн суур мэдлийн тухай өгүүлж байна. Тиймээс Христийн тухай балчир сургаалыг орхиж төлөвшөлд тэмүүлцгээе. За балчир сургаалыг орхиж үргэлжлүүлэн цаашаа өсцгөөе гэсэн санааг агуулж байгааз. Өсөё. Бүгдээ ингээ хിവэрэ үлдээд амиргүй штэ. Өсмөр ба штэ гэдэг. Цуглаанд анх ирсэн. Тэгээд ямар гоё юм бэ гэсэн. Тэгээд тэр чигээрээ. Бол бүтэн сайдар болгон ямар гоё юм бэ? Тэгэл хിവэрэ. Сүмээсээ гарч явахдаа майдсан хിവэрэ, хэрэлдсэн хിവэрэ, булгаалсан хിവэрэ, худлаа ирсэн хിവэрэ залбирдгөө. Бүтэн сайдар хурж яалаа пастораараа залбирчвал хамгийн сайхан болчих гол байдаг. Тэгэл яаж игээл аргалаа. Тэгэл энд ч нэг жоохон худлаа хараад, тэнд ч нэг жоохон худлаа хараад, энийг ч аргалаад, тэрийг зохицуулаад тэгэл хамаг юмаа өөрөө л бүх юмаа зохицуул шийдэл. Тэгээ бүтэн сайдар ирэхээр гинт ухаарсан юм шиг бурхан бодоод л эзэн мэн ингээл залбираад л пастораараа залбируулчих юмсан гээл номлол сонсоод толгоо сагсраад ямар сайхан номлол сонсч баа. Ёстой ойр сонсоог сэтгэл санаа сайхан болчлоо л гэдэг. Яг үндэ миний зорилго бол таны сэтгэл санааг сайхан болгох биш шүү дээ. Таны сүнсийг чинь бурхан дотор өсөж төлөвшөхөд одоо дагуулгах, чиглүүлэх тэр бурханы үгийг өгч байгаа. Тэгээ тэр үгийн дагуу та нар төлөвшөлтлөө тэмүүлж байгаа хүмүүсийн хувьд хэрэгжүүлэх юм бол өснө гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За энэ ишлэн тухайн үеийн уншигч нарын сүнслэг өсөлтгүй байдлыг зэмлсэн байна. Гэхдээ мэдээж зөвхөн ингэж зэмлээд дуусаагүй бас заавар ба анхааруулгыг цааш нь өгсөн байдаг. Балчир сургаал гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Энэ нь суур мэдлэг буюу анхан шатны мэдлэг гэсэн санааг агуулж хэлэгдэж байгаа. Одоо энэ тухайн үед хэлсэн грек үг юм тийм үү? Энэ нөхөр анхан шатны мэдлэг гэсэн утгаар хэрэглэдэг үгийг хэлсэн байдаг. Энэ суур мэдлэг чухал биш гэдэг санаагаар хэлээгүй. Суур мэдлэг зэлгээр яагсан бэ? Шууд дээшээ гарчих гэж хэлээгүй. Харин суур мэдлэг үнэндээ чухал, маш чухал. Энэ бол яг л барилгын суурьтай адил. Суур хэр сайн тавигдана, барилга тэгс сайн баригдана. Өндөр барихыг хүсч байвал бид нар гүнзгий суур тавьдаг. Бид нар намхан байшин баригжвал бид нар одоо нэг тийм гүнзгий суур тавих шаардлагагүй байдаг. Суурийн зорилго бол дээр нь байшин баригдах зорилготой. Тэр суур чигээрээ үлдэх зорилготой биш. Хэрвээ хэн нэгэн хүн суур тавьчаа тэгээд та хажууд нь очиад найзаа хизээ байшингаа барихгүй шүү дээ. Гэж хэлвэл та юу гэж хэлэх? Юу яриад байна л гэдэг. Тэгээд энэ юуны төлөө суур юм? Зүгээр суур гоё байгааз тээ. Гоё сууртай байгааз харалтаа. Араа би ингээд өрөөний зохион байгуулалтын бол гоё хийсэн байгааз яг суурийг харах юм бол мэдэгдэж байгааз өстой гоё. Гэхдээ чи хизээ байшингаар барихгүй. Гэхдээ юу яриад байгаа юм бэ? Байшин барихгүй суураар яах юм? Гэхдээ гоё штэ суур. Ийм үнтэй тааруул танд гоё сэтгэл хөдлөх үү? Та зүгээр л энэ хүндээ дахиж уулзах шаардлага байна гэж бодно тийм үү? Энэ нь л энэ ямар нэг юм буруу байгаад байна л тийм үү? Тэ? Something wrong гэж тийм үү? Бүгд хамт хэлээ 1 2 3 something wrong. Дахиад хэлээ 1 2 3 something wrong. Энэ хүний толгойд ямар нэгэн буруу байна тийм үү? Something wrong. Ямар нэгэн буруу.
Яг л хинч суураараа ингээл бахаргаар суурин дээрээ байшин барихгүйгээ. Энэ бол мэдрэл муутай яриа болно гэсэн. Мэдрэл сайтай яриа байхын тулд яах вэхээр барихж байгаа зүйлээ ярина. Одоо энэ дээр ийм материалаар ингэж барина. Тэдэн давхар баригдана. Тийм болно. Ийм юм өрөөнөд гарна. Тэдэн метр квадрат болно. Ийм ярьж бол бид нар тэр хүнийг сонсоод сэтгэл хөдлөн баярлна. Энэ өстой гоё төлөвлөгөөтэй зоригтой суураач гэсэн гоё тавьж. Итгэлийн амьдрал яг адилхан. Итгэлийн суур мэдлэг болсон он сургаалыг сурах нь хангалттай биш л дээ. Тэгээд болчихж байгаа юм биш. Гэхдээ энэ бол маш чухал. Бидний сайн суур тавьж чадсан бол итгэлийн амьдрал бид нар энэ дээрээ цаашаа баригдах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Тэгээд төлөвшөлт рүү тэмүүлцгээ гэдэг нь яг ямар утгаараа өгүүлсэн бэ гэхээр зөвхөн суур тавиад зогсож болохгүй харин үүн дээр өсөж төлөвшсөн итгэлийн хүн болох ёстой гэдэг хэлж байгаа. Энэ дээр сүндэрлэх хэрэгтэй байна гэсэн. Та нарын бидний сонсож байгаа итгэлийн суур мэдлэг болсон энэ сургаалууд нь бинийг тэр чигээр үлдээсэй гэж хүсэв. Яг би их тийм харамсалтай тохиолдлуудыг сандаг л да заримдаа. Сүмд олон жил явсан хэрнээ яг бурхны тухай мэдлэг дутуу хүмүүс байдаг. Тийм хүмүүс нөгөө гайч сургаал руу явах нь амархан байдаг. Ээж бурхан гүнгүүд нэрээ тийм байж тээ. Нэрээ стан ээж мэж ямар гой сонсогдож байна гэж явчихдаг баг. Ялангуяа эмэгтэй хүмүүст их сэтгэл хөдлөлдөг баг. Нэрээ эмэгтэй хүмүүс биднэргүйгээр хүн бол төрөхгүй шүү дээ. Тийм учраас эрэгтэй бурхан бурхан байгаа бол ээж бурхан байж л тараа гэд яваад гिचчих. Хүний ухаанаар бодоод байна шүү дээ тийм үү? Бурханыг ааваа гэж дуудсан бид нар хүншүүлж бид нар дууддаг болохоос биш. Түүнийг бүтээгч бүхний ихэн гэдэг энэ санааг агуулж бид нар дууддаг болохоос биш. Бурхан хүн шиг гэдэг санаа биш байхгүй. Бурхан бол сүнс гэж Библи өгүүлсэн. Тэр бол сүнс. Түүнд хүүс байхгүй гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Тэр бол сүнс юм аа. Бид нар ааваа эцэг мэн гэж дуудаж байгаа. Бурханыг хүншүүлж бид нар өөрснөө илүү их дотн болгож түүнийг дуудаж, түүнийг бүхнийг бүтээгч бүх зүйлийг их үндэс юм а гэсэн энэ санааг агуулж бид нар Бурханыг ааваа эцэг минь гэж дуудахыг Библи бидэнд заасан. Бичгийн дагуу бичвэрийн дагуу бид нар энд суралцсан байна. Тэгээс Бурхан яг эрэгтэй хүүстэй учраас бид нар аав гэж дуудаад байгаа юм байхгүй. Гэтэл яг энэ Бурханы тухай суур мэдлгүүд дээр хүн сурахгүй бол өсөхгүй бол ээж гэл айгуул дараа нь ихч бурхан гэл гараад тэр дараа нь дахиад нэг тэ дүү бурхан гэл янз бүрийн бурхантай болох гэдэг шүү дээ юм уу. Тэгэхээр төлөвшөд өөр тэмүүлцэх гэсэн. Энийг бас бид нар өөрсдөөсөө шалтгаална гэдэг хэлж байгаа. Би түрүү хэлсэн бид нар ингээ зүгээр зогсоод залбираад байгаа юм бол өсчдөг юм биш ээ. Төлөвчлөө бид нар тэмүүлэх хэрэгтэй. Энэ бидний зорилго байх хэрэгтэй. Үүнд бид нар анхаарал хандуулах хэрэгтэй. Энд байгаа маш олон хүмүүс өөрийн гэсэн мэрэгчлэлтэй байгаа гэж би эргэлзэхгүй. Тэр мэрэгжил сурахын тулд тэрийг эзэмшихийн тулд та өөрийгөө бүрэн зориулсан баг. Энэ зориулах ёстой. Хэрвээ та тэр мэрэгжил эзэмшихийн тулд тэрэн дээрээ сайн байхын тулд золиос гаргаж өөрийгөө тэмүүлж зорихгүй юм бол хэзээч тэр мэрэгчлэрээ та төгсрөхгүй, сайжрахгүй гэсэн. Та нэгтлэн бодох ч гэдэм юм уу, эсвэл та санхүүгийн сургууль сураад тэгээд болчихж байгаа юм бүх юм. Үгүй. Санхүүгийн сургууль сурсан 4 жил чинь тань суур мэдлэг чинь өгч. Санхүүж, эдийн засагч ямар байдгийг суур мэдлэг өгч. Одоо энэ дээр өөрөө хөгжих хэрэгтэй. Илүү унших хэрэгтэй, илүү сонсох хэрэгтэй. Дуршигтай хүмүүстэй цаг өнгөрүүлэх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй, алдах хэрэгтэй. Алдах яах хэрэгтэй гэнэ? Алдах хэрэгтэй тийм үү? Тэгээд тэрнээс алдаанаас босох хэрэгтэй. Суралцаж ингэж явж хүн хөгждөг. Үүний төлөө тэмүүлэх хэрэгтэй. Алдангуудаа шууд за болио. За би угаасаа чадахгүй мэн. За болио гэдэг юм бол та алдаа болгон дээр бууж өгөөд байвал та хизээч тухайн зүйл дээр хөгжиж эсвэл төлөвшөж чадахгүй гэсэн. Гэр бүлийн амьдралч яг адилхан. Бид нар гэр бүлийн амьдрал дээр хүртэл бид нар төлөвшдөг. Бид нар хүнтэй суухаараа төлөвшсөн учраас хүнтэй суудаг юм биш. Яг үнэндээ бид нар хин нэгэн хүнийг хайрлах тусмаа бид нар төлөвшсөн суралцдаг. Яг алдаа оноотойгоо хамт амьдрах үед биенийхээ хизээч бодож байгаагүй тэр зан чанарыг хараад заримдаа алмаарч шоконд орсон ч энэ хүнийг би хайрлахаар сонгосон шүүс итгэл үнэмшил дотроо алхах тусам бид нар гэр бүлийн харилцаан дээр өсөж яадаг, төлөвшөж яадаг. Мэдээч яг Христ итгэлийн хувьд төлөвшөлт гэдэг нь
Христ итгэлийн төгс мэдлэгтэй болох тухай биш юм. Харин Христ итгэлийн мэдлэгт тогтмол өсөх тухай ярьж байгаа. Өнгөрсөн жил мдээгүй байснаа мэдэж хийж чадаагүй байснаа хийж чаддаг болох тухай ярьж байгаа гэсэн. Төлөвчд өөр тэмүүлцэх гэсэн. Хоёрдугаарт нь суур мэдлэг болох зарим онц сургаалуудын тухай заасан байна. Түүнчлэн үхмэл үлсээс гимших, бурханд итгэх, ариусгалын угаалуудын тухай заавар, гар тавих тухай, үхэгчдээс амьлуулах болон мөнх шидэглэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй байя гэсэн. Суур мэдлэг болсон сургаалуудыг 3 хос болгож энд бичсэн байгаа. Гимшил ба итгэл, угаалууд ба гар тавих, амьлал ба мөнхийн шидэглэл гэж 3 ангилсан байдаг. Энэ сургаалуудын суурийг дахин тавихгүй байя гэдэг нь энэ тухай зааха болгосон санаагаар хэлээгүй. Харин эдгээр сургаал дээр өсөж дараагийн түвшинд суралцаасаа гэж хэлж. Дараагийн түвшинд суралцах хэрэгтэй. Хэрхэн дараагийн түвшинд гардаг вэ гэж бид нэр яг тухайн сэдвийн дагуу мэдж бид нэр үйлдэж, ялангуяа бид нар амьдралдаа хэрэгжүүлэх үед бид нэр илүү туршлагыг хоримтлуулж яддаг. 3 дахь зүйл өнөөдөр би энэ сургаалаас энэ ишлээс авч 3 дахь зүйл гэхээр би гимшил ба итгэл гэдэг дээр өнөөдөр би төвлөж ярмаар. 3 дахь зүйл гимшил ба итгэх тухай сургаал. Гимшил нь итгэл бидэнд ирсэн гэдгийг харуулдаг. Зарим хүмүүс ингэдэг гимших юм бол итгэл ирнэ гэж ярьдаг хүмүүс байдаг. Үгүй. Итгэл Бурхны үгнээс төрдөг гэдгийг бид нар мэднэ. Бурхны үгийг сонсоод бидний дотор гимшил төрдөг. Нэгсэндээ Есүс Христ таны төлөө ирсэн бөгөөд Есүс Христ таны төлөө загламад цовлогд насварсан. Есүс Христ таны бүх нүглийг үүрсэн юм а гэсэн Бурхны үгийг сонсоод итгэл төрөх үед бид нар гимшдэг байгаа гэсэн. Тэм учраас гимшил бол итгэл ирсэн гэдгийг бид харуулдаг. Учир нь бас гимшил нь бид өөрсдийн хүчээр, өөрсдийн амьдралын хэм маягаар явах нь буруу гэдгийг ухаарч, Бурхан бидэнд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэх үед гимшил бидэнд төрж яддаг. Би энэ чигээрээ явах ёсгүй юм байна. Би анх 92 онд сумд ирж ирсэн баг 92 онд. Тэгэхээр югаач ойлгохгүй байсан. Ирээл ингээл тэнд бас ингээд залуучууд бүгдээрээ гоё залуучууд ингээл мэдлээл огт танихгүй мөртлөө би үлгөө хараад Есүс хараар хайртай шүүж гайл тийм үү. Үнийн ч юм уу худлаа ч юм бөөмөд ямар ч ихэл би эндээ хайртай хүмүүс тэрүүгээр нэг гүцгээгээд гар бариад дуулцгаагаад Есүсийн хайрыг хуваалцъя гэл юм дуу байдаг шүү дээ. Хуваалцъя гэл ингээл тэгэл одоо тэгэл хуваалцчих юм байдгийн байгаа үз гэж бодсон. Ингээл байжсэн юм. Би яг жинхэнэ гимшсэн тэр үеэ би эргээ санахад яг 93 оны зуны хөтөлбөр санагддаг байхгүй. Яг тэр зуны хөтөлбөр. Яг тэрэнд би яг бурхангүйгээр би хинч биш гэдгийг ойлгосон тэр цаг мөч байдаг. Тэр баг 200-300 залуучууд зуны кемпт явцсан. Тэгээ тэнд оройны номлол дээр, пасторын номлол дээр яг миний зүрхэнд анх удаа би тэгж ихэр татаж уйлна гэдэг чинь уйлсан баг. Маш их уйлсан. Яг миний зүрх сэтгэл би ямар муухай хүн бэ гэдгийг нэгдүгээр би ойлгосон. Бурхны үгнээс болж би ойлгосон. Тэрнээс өмнө би өөрийгөө боломжийн гэж бодсон. Боломжийн яриа өрөөтэй, юмыг нь ойлгох чинь, логик сайтай ч тийм үү. Ер нь бол бүх юмыг аргалждаг юм байна. Тэгж бодож ирсэн бол яг тэр үед би ямар муухай хүн бэ? Би ямар их нүгэл үйлдсэн юм бэ гэдгийг ойлгож ирсэн. Маш их уйлж гимсэн. Итгэлээс гимшил төрдөг юм аа. Бурхан хин бэ гэдгийг мэдэх үед гимшил төрдөг. Бурхан бидэнд хэрэгтэй. Энэ нь Бурханы үгээр л бидэнд ирдэг. Энийг мэдэх нь. Бурханы үгийг хүлээн авахд бидний дотор гимшил төрдөг бөгөөд энэ гимшил нь биднийг өөрчлөл рүү дагуулдаг. Гэхдээ тэгээд тэнд гимшнээс хойш би өөрчлөгдсөн бол худлаа л да. Мэдээж алхамаар юм явсан баг. Жил болгон л яг надад янз бүрийн асуудал тулгарч тэр асуудал бүр дээр би гимшиж, буруу сонголт хийж, буруу үйлдэл хийж, Бурханы эсрэг болон хүмүүсийн эсрэг нүгэл үлдэж, эцэстээ үүнийгээ гимшиж, давж гарч дахин үйлдэхгүй байх суралцах энэ амьдралын үеуд маань намайг эзэн дотор төлөвшөө өсгөхөд маш чухал нөлөө үзүүлсэн баг. Үнэн дээр гимшил гэдэг үл зүгээр л би муу юм хийсэндээ буруу хэлсэн л дээ тэрэнд за уучлаарай да гэлждэг сэтгэл хөдлөлөөс гардаг юм биш ээ. Бурхан үнэхээр биднийг хайрлсан. Миний нүглийг уучлахын төлөө тэрийн дэлхий дээр ирж миний төлөө үхсэн шүү гэдэгт итгэлээс
жинхэнэ гимшил төрдөг баг. Тэмчээс ан нөхтөө энд хэлсэн гимшил ба итгэл гэж энэ хоёрыг хамтд нь хэлсэн. Салшгүй зүйл. Итгэл байгаа бол гимшил байна гэсэн. Гимшил байгаа бол итгэлийн үүс харагдах болно. Өдөр чихнээсээ гимшигч гэдгээ өөрийнхөө амьдралаар л харах болно гэсэн. Дараа нь итгэлийн тухай ирсэн. Итгэл. Итгэлийн талаар би та бүхэндээ хоёр ойлголтыг хэлж өгмөр. Нэгдүгээр итгэл өсөж байх хэрэгтэй. Итгэл өсөж байх хэрэгтэй. Нэг өдөр эсвэл нэлээд хэдэн өдөр гимшээд л ингээ болчдөг юм биш. Тэгэл сайхан болж. Магадгүй сэтгэл хөдлөл мэдрэмж сайхан болж болно. Нэг сайхан болоод хөнгөрөөл яа өстө гимшээд л ингээл хуйлаа сайхан болчлоо. Энд ингээд зогсож байгаа юм биш. Ингээд бүхэн болчиход байгаа юм биш. Харин ч энэ чинь түнж эхлэл болдог. Итгэл үргэлж өсөж явах хэрэгтэй. Итгэл үргэлж өсөхийн тулд Бурхны үг хэрэгтэй. Бурхны үггүйгээр итгэл өсөхгүй цааш. Бид нар сүмд хурж ирээд гимшээд баахан уйлаад итгэцэн Есүсийг амьдралдаа урьж оруулаад ирсэн Есүсийн аврагч болцсон. За одоо ингээд би сайхан болно доо гэж бодож байна. Энд үр чинь энэ чинь цаашаа өсөх хэрэгтэй маа. Тэм учраас би хэлээд байгаа. Тэр балчир сургаалуудын суурийг дахин тавихгүй байя гэж хэлээд. Яагаад дахин тавихгүй байя? Өсөөч гэдэг. Өсөөч. Тэгээ бүр энэ Еврей номын 5 яг энэ 6 дугаар бүлгийн өмнөх бүлэг дээр 5:12-аас 14 дээр ингэж хэлсэн байна. Учир нь энэ цагт та нар багш байх ёстой байтал Бурхны илэрхийллийн язгуур юмсыг та нарт дахиад заах хэн нэг нь та нарт хэрэгтэй болжээ гэсэн. Та нар багш болох ёстой байтал одоо хүмүүсээ одоо багш болцсон байх ёстой байсан. Одоо та нар итгэлийн үлгэр дуурайлыг үзүүлдэг. Итгэлийн багш болцсон байх ёстой байтал. Гэтэл одоо бүр тэр язгуур суур юмыг дахин та нарт хэн нэгэн хүн заах хэрэгтэй болцсон байж тээ гэж. Зэмлсэн баг. Тэгээд та нарт ингэж хэлсэн байна. Бор хоол бус харин сүү хэрэгтэй болсон байна гэсэн. Та нарт юу хэрэгтэй гэсэн бэ? Бор хоол биш сүү хэрэгтэй болсон байна. Сүүгээр амьдрагч бүр зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдаг гэсэн. Сүүгээр амьдарч байгаа хүмүүс нь юунд гаршаагүй гэсэн. Зөвхт байдлын үгэнд гаршаагүй байна гэсэн. Сүүгээр амьдарч байгаа хүмүүс. Сүүгээр амьдар. Тэгэд зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир хажаа гэсэн. Харин бор хоол нь төлөвлөсөн хүмүүс зориулагддаг. Учир нь тэдний сэрхүүн сайн мөг ялгахад дасгалжсан байдаг гэсэн байна. Тэгм учраас энд хэлж байгаа маш чухал хэд хэдэн зарчмыг бид ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр энд юуг зэмлсэн бэ гэхээр еврей итгэгчид танд хэлж. Та нар хайлтын багш болсон байх хэрэгтэй болчиход. Одоо та нар дахиад сүү уусан хэвээр байна. Бид нар зүгээр өөрийнхөө махан биеийг л бодъё л да. Бидний махан бие төрснөөсөө хойш хэдэн сар сүү уух вэ? За яг хэдэн жил сүү уух вэ? Зарим хүмүүс 2 нас хүртлээр сүү уух юм байна. Гэхдээ дундуур нь бор хоолнд ордог тийм үү? Зарим ер нь хөөгтүүд чинь ер нь миний л санаж байгаа нэг 6 сар юм уу 9 сар та болол тэгэл нэг бантан зантан баг угаар өөл эхэлдэг шиг санагдав тийм. Одоо нөгөө баг хөөгдөх болохоор сайн санахгүй л нэг тиймэрхүү л үе байсан шиг. Ээж нар бол бүр сайн мэдж байгаа л да тийм. А тэгээд бор хоолнд орно, банданд орно. Тэгээд дараа нь яах вэ? Маханд орно. Өнөөдөр хүртэл та сүүгэр холгомол таны бие хүлээж авахгүй шүү дээ. Бид нар сүүгээр байн хооллоод байх юм бол яснаа би чи хөгжихгүй өсөхгүй гэсэн. Биенд хэрэгтэй бүхнээ авч чадахгүй. Сүү тэр өлгийтэй нэраа байхад сүү хэрэгтэй байсан үнэн. Харин одоо өөр хоол хэрэгтэй. Яг үүний адил итгэлийн хүмүүс ч гэсэн бид нар үргэлж сүү уусаар байж болохгүй. Үргэлж нэг тийм сүмд хурж ирэл нэг номлоо сонсоод хүнээр залбируулчаал тэгэл сүмээс гарч явал тэгэл өөрийн байдгаараа амьдрал нөгөө бүтэн сайдрын сонсон номлол 7 хоногийн дундуур 9 бүлгийн өдөрт чи хэлсэн үг мөг ерөөсөө санаанд нь төрөхгүй зүгээр өөрийнхөө те нөгөө төрөний минь хэлдгээр тэгэл гарч явал бүх юм мартаал нийгэм дотор ороод яг тэдэнтэйгээ адилхан үзүүл үзье алалцуул алалцъя. Чи надаа яаш би тэгж хандна. Гэхдээ чи чинь сүмд явдаг шүү. Тэр нь яад вэ? Тэр нь яад вэ? Чи намайг сүмд явдаг гэж дэрлэх гэдэг нь. Чи дэрлэх чадахгүй шүү. Алалцуул алалцъя гэх. Ийм байдалтайгаар л байгаад байна. Тэгэл нэг л юм ярьсан хүмүүс хурж ирэл нөгөө л нэг орж ирэл өрөнд орсон байна. Залбирч өгөөч өрөнд орцсон залбирч. Зээл бүтээгүй залбирч.
Болохгүй байна оо, залбирч. Итгэл итгэхгүй байна л гэсэн. Итгэлээр амьдрахгүй байна. Өсөхгүй байгаа учраас. Мэдээж бид бүгдээрээ сүүгээр эхэлдэг. Сүү уудаг байх гэдэг бол буруу биш. Харин сүүтэйгээ үлдэх гэдэг бол энэ бол асуудал. Энэ бол харамсалтай. Бид бүгдээрээ сүүгээр хоололж эхэлдэг. Тэгээ сүүгээр амьдрагч бүрэн зөвхт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр балчир хайжаа гэсэн. Харин бор хоолн төлөвсөн хүмүүс зориулагддаг. Учир нь тэдний сэрхүүн сайн мөг ялгад дасгалжсан байдаг гэсэн. За энэ нэг маш чухал юм хэлж. Дасгалжих гэдэг үг. Дасгалжих гэдэг үг бол дасгал сургууль хийх тухай. Энэ үйл үгийн тухай ярьж байгаа. Энэ зүгээр мэдлэгийн тухай яриаг. Нэгсэндээ сайн мөг ялгадаг болсон шүү дээ. Тэгээ энэ буруу, энэ зөв. Би ялгаж байгаа гэдэг зөвхөн амаараа үгээрээ сайн мөг тодорхойлдог хүний тухай яриаг. Харин энэ үйлддэг хүний тухай ярьж байгаа. Сайныг үйлддэг, сонгодог хүний тухай ярьж байна. Өнөөдөр бид нэр сайн мөг ялгахгүй бүгдээрээ л ялгаж байгаа шүү дээ. Бүгдээрээ л архитын согтуурал буруу юм. Христ итгэдэг хүмүүс хүртэл мэднэ шүү дээ. Архитын согтуурал тийм ч хэрэгтэй юм биш л мэднэ. Бүгд л мэднэ, хулгай их. Бүгд л мэднэ, худлаа ярих. Бүгд л мэднэ буруу гэдэг. Гэхдээ л буруугаа сонгоод байдаг. Ягаад вэ? Тэр худлаа ярьсан чи би худлаа ярих. Тэр хулгай хийсэн бол би илүү хулгай хийлд. Тэр доромжсон би илүү томор доромжлъя л. Тэр чамаа нэг зогсоо, би хоёр зохиё л доо. Тэр чамаас 10-ыг авсан, би тэрнээс 3-ыг авъя л. Яг ийм хандлагад, ийм сэтгэлтэй явж эхэлдэг. Харин Библи юу гэж хэлсэн бэхээр үнэхээр сүнсээр өсөж байгаа бол тэр хүн бор хоолнд орсон бол сайн мөг бүрэн ялгад дасгалжсан бөгөөд тэрийг сонгож чаддаг, үйлдэж чаддаг хүн юм аа гэж хэлсэн байна. Тэгмээс ан нөхдөө нэгдүгээр итгэл бол заавал өсөж явах хэрэгтэй. Итгэл өсөхгүй байх юм бол та балчир хэвээрэл үлдэж байна гэсэн үг. Итгэл өсөж байгаа. Итгэл өсөж байгаа та яаж мэдэх вэ? Энд хэлсэн байна. Төлөвшөлт. Тэгээд сайн мөг ялгахад дасгалжсан байна. Энэ бол төлөвшөлт. Энэ бол бор хоол идэж өсөж байгаа хүний тухай ярьж байгаа. Нөгөө л шүүдэг хэвээрээ, нөгөө л ховж ивэрдэг хэвээрээ, нөгөө л хорон үг хэлдэг хэвээрээ. Энэ байдалтай бити үлдээч гэж. Та бити үлдээч. Магадгүй зарим хүмүүс таны өнгөрсөнд үлдээж болох юм. Зарим хүмүүс таны өнгөрсөнд үлдсэн хүмүүс байдаг үстэй. Таныг хараад ингэж хэлдэг. Энийгөө би мэдэн шүү дээ. Энэ нэг 10 жилийн өмнө тэгсэн байхгүй. Энэ нөхөр нэг олигтой хүн биш. 10 жилийн өмнө тэгсэн байхгүй. Тэр таны 10 жил чи үлдсэн байхгүй. 10 жилийн чи өмнө үлдсэн байгаа юмээс тэр хүн. Та өөрөө тэнд бити үлдэлтэй. Та 10 жилийнхаа өмнөхтэй бити үлдэлтэй. Та яг одоотойгоо амьдралд та өөрчлөгдөж өсөж төлөвшөлтөд тэмүүлэлтэй. Хүмүүс таны 10 жил, 20 жил, 30 жилдээ чи үлдэг л дээ. Таныг харах болгондоо янз бүрээр ярьдаг хүмүүс байж л байдаг үстэй. Үргэлж таны гарсан нөгөө алдаагч нь санаж идэг. Чи тэгсэн биз дээ гэл нэг л мэдхэд нөгөө л юм ирчихэд. Тэр хүмүүс тэнд үлдсэн. Харин би тань зөвлөхөд хүмүүсийн өнгөрсөнд нь бити үлдээрээ. Бити хүмүүсийн өнгөрсөнд үлдээр. Яг хүн ялангуяа бурхан хэрвээ хэний хүн итгэлээд байсан бол өөрчлөгдөх боломж байгаа гэдэг үр санаар. Тэгмээс хүнийг өнгөрснөөр нь шүүж, өнгөрсөнд нь үлдэж, өнгөрсөнд нь дүгнж, өнгөрсөнд нь болсон зүйлээс болж хэн нэг хүнд хэн нэгэн хүний тухай ярьдаг байх гэдэг бол хамгийн сул дорой төлөвшөөгүй үйлдэл болчиход байна гэсэн. За сайн мөг ялгах, төлөвшөлсөн байх. Энэ бол итгэл өсөж байгааг харуулж байна. Хоёрдугаарт нь итгэл нь Бурхны хүчийг бидний амьдралд чөлөөлдөг юм аа. Итгэл Бурхны хүчийг бидний амьдралд чөлөөлдөг. Матай 9-р бүлгийн 19-с 22 дээр нэгэн цусаалддаг эмэгтэй тухай өгүүлсэн. За би нэг уншиж та сонсороо. Матай номын 9-р бүлгийн 19-с 22 дээр. Есүс босож түүнийг дагахад шавнарнч бас дагав. Гэтэл 12 жилийн турш цус алддаг өвчтөй байсан нэгэн эмэгтэй ард нь очиод дээлийнх нь хормоод гар хүрсэн агаад тэр эмэгтэй түүний дээлтэнд хүрчихвэл би идэгнэ гэж өөртөө бутанж байжээ. Есүс харин хойш эргэж мөнөөх эмэгтэйг хараад охин минь зоригтой бай. Итгэл чинь чамааг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ гэж. Гайхалтай түүх. Үнэхээр гайхалтай итгэлийн түүх. Энэ өвчтөй 12 жилийн турш цус алддаг өвчтөйс энэ эмэгтэйд байсан ганц л зүйл итгэл байсан. Есүсийн тухай сонсоод түүнд итгэсэн баг. Есүс гэж нэг хүн яваад тэр месай тэр Бурханаас илгээгдсэн тэр хүн байна. Энэ хүн хүмүүсийг эдгээгээд байна. Энэ хүний уг сургаал нь хүчтэй байна. Хүмүүс түүнд Есүсийн тухай ярьсан.
Магадгүй тэр 12 жилийн турш цус алддаг өвчтэй байсан учраас тэр маш их сул дорой бийтэй байсан байх. Нөгөө талаар тэр өөрийгөө эдгэхийн тулд их олон газараар очиж одоо эмч домж очиод тэр өөрийн санхүү мөнгө төгрөгөө бас үрсэн байсан баг. Тэр өөрийн гэсэн магадгүй өвч хөнө гэдэх юмгүйч байсан баг. Их л бас амьдрал хүнд нөхцөл дотор амьдарч исэн байж болох юм. Харин түүнд байсан нэг л зүйл бол итгэл байсан. Хүмүүс Есүсийн тухай сонссон үгэн тэр итгэсэн баг. Есүс. Тэгээд тэр юу гэж хэлсэн гэж Есүсийн дээлэнд нь хүрэх юм бол би итгэрнэ гэсэн. Нэг л үгийг тэр бовтонж хэлсэн баг. Бовтнах. Бүгдээрээ бовтондаа. Одоо ингэж бовтно шүү дээ. Есүсийн дээлэнд хүрэх юм бол би итгэрнэ гэж бовтнах гэдэг шүү дээ. За яа. Бовтондаа гэсэн чинь бүгдээр бовтондаа гэх бовтондаг ба шүү дээ. Агуу гайхалтай хүмүүс шүү бас л тийм. Хам сэдвтэйгээ явуулдаа та нар ч одоо. Намаа сонсдог юм уу? Миний хамгийн сүүлд хэлсэн үгийг л сонсоод байдаг юм уу? Хам сэдв чи юу яваад байгаа лээ? Энэ хүн чи юу гэсэн бэлээ? Энэ эмэгтэй юу бовтносон бэлээ? Би Есүсийн дээлэнд хүрэх юм бол итгэрнэ гэж бовтонж ирсэн байгаа. За яг ингээ бовтондаа 1 2 3 бовтно. За яг лайв үзэж байгаа хүмүүс яг бовтнаараа бас адилхан бовтнаараа хажууд байгаа. Бовтнох гэдэг бол ингээл нэг тунхаглаад би Есүсийн дээлэнд хүрэх юм бол итгэрнэ. Юусаа тийм байгаагүй. Тийм сүр жавхантай юус юу болоогүй. Тэр ядруу, тэр сул дорой, цус алддаг өвчтэй эмэгтэй яасан тэр олон хүмүүсийн дундуур жигцэлтэй дотор амандаа л хэлсэн. Би Есүсийн дээлэнд л хүрчих юмсан. Дээлэнд нь хүрчих зүгээр би итгэрнэ. Дээлэнд нь хүрчих би итгэрнэ. Ингэж бутнаж явсан баг. Түнд итгэл байсан. Тэр итгэлээ өөрийнхөө амаараа хэлж ирсэн баг. Энэ хинч тоохгүй, сонсохгүй байсан. Өвчтэй эмэгтэйгийн амьдрал Бурхны хүч чадал түүний итгэлээр дамжуулан ирсэн юм. Есүс юу гэж хэлсэн гэж охин минь зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэсэн баг. Охин зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав. Халелуя. Хүмүн зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав. Амен. Итгэл чинь чамайг идгээв. Итгэл чинь чамайг чөлөөлөв. Итгэл чинь чамайг амжилтанд хүргэв. Итгэл чинь чамайг өөрчлөлтөд дагуулв. Итгэл чинь чамайг шинэ үйл оруулав. Халелуя. Итгэл чинь халелуя. Бурханаас энэ үгийг сонсомоор байна уу та? Бурхан тань руу хандаад хүм минь охин минь итгэл чинь чамайг идгэв. Итгэл чинь чамайг амжилтанд хүргэв. Итгэл чинь чамайг чөлөөлөв. Бурханаас энэ үгийг сонсохыг хүсвэл та өөрийн итгэлийг л ашиглах хэрэгтэй. Итгэлээр ашигла. Өөр юу ч биш. Итгэл, Бурханд итгэл. Өнөөдөр бидний дайсан болох муу нэгэн өнөөдөр бидний итгэлийг итгэвтэй байгаасаа гэж хүсдэг. Хүчтэй байгаасаа хүсдэг. Харин бидний зүгээр ингээд байгаагаар нь зүгээр байлгаж юм яриад байгаа. Зүгээр байж. Ингээл байж. Халуун ч шүүдэн ч зүгээр ингээл байж. Бид нэр Бурхан бүхнийг бүтээсэн. Тийм чи яг тэгэл итгэд байж. Яа чи өстө гоё итгэж ингээд байж. Бурхан яасан гинэ бүтээсэн. За тэгээд итгэж чи. Авраам 100 наснда хүүхдтэй. За тэгээ итгэж яг зөв. Наа чи өстө гоё итгэж шүү. Надад итгэж. Египтийн болчоос Израильчууд гарах үед улаан тэнгисээр хоёр хувааж хуурай газар Бурхан гаргасан. Яг наана итгэж. Тэгээ наадандаа л итгэл байж тий. Чист гоё итгэж шүү. Тэр 12 жил цус алдаг гэсэн өвчтөөс эмэгтэйг Бурхан идгээс. Яг зөв тий. Тэгэл итгэж. Тэгэл болоо. Чист гоё итгэлтэй юм аа. Би юу хэлэх гээд байна гэхээр би юу хэлээд байна гэхээр би нэг муу юм сүнс. Зүгээр л Библийн түүхүүдэд итгээд л мөрөөрөө амьдарч явж хүсдэг. Тэргээ Библийн түүхээ гоё. Харин энэ бол муу ерөөсөө тэмч аимшигтай биш. Харин юу аимшигтай гэж? Тэр итгэлээ та амьдралдаа ашиглахад түүний хувьд та аимшигтай болдог. Муу нэгний хувьд. Итгэлээ амьдралдаа ашиглах үед гэсэн. Нэгсэндээ та зүгээр нэг түүхд итгэхэд өстой гоё шүү. Гэхдээ ястай гоё шүү. Тэр өвчтөе хүмүүсийг идгээгээл тэр үүс намдар ямар их гайхамшиг боллоо. Тэр Анна Сафар хоёр ариун сүнсэнд худлаа яриад шууд газар дээр үхсэн шүү дээ. Яа аимшигтай яа. Гэхдээ одоо бидний амьдралд юу гайхамшиг болохгүй юм дөө. Одоо миний амьдрал бурхан би тийм онцгой биш дээ. Тэр тухайн үед хүмүүст бол бурхан ямар гайхамшигтай байсан бэ? Одоо юу хэлэхдээ гоё түүх шүү. Өстой гоё түүх. Ямар гоё түүх вэ? Хүүхдүүдэд уншиж бол унтуулъя да. Бидний яг ийм чигээрмэл үлдээхийг хүсдэг. Ийм байгаасаа л боддог. Харин Бурхан биднийг ийм байгаас гэж үсээгүй. Яг бол Библиэр ихтэй
Еврей 11:6 хэлэхдээ итгэлгүйгээр бид түн таалагдах боломжгүй маа гэсэн. Тэгээ бүр юу гэж хэлсэн гэж тэр ишлэлээр итгэлээр түүний юм нэрж байгаа хүмүүс тэр бол шагнагч нь болдгоо гэсэн баг. Бурхан бүр шагнана гэсэн баг. Итгэлээр Бурханы өмнө очиж байгаа бол нэгдүгürt итгэл маань Бурхан таалагдана. Хоёрдугаар итгэлээр очиж байгаа бол эзэн биднийг шагнах болно гэсэн. Мэдээж бидний хамгийн том шагнал бол мөнхийн ус. Мөнх ам. Аврал мөнх шагнал. Тэгэхээр энэ дэлхий дээр бас итгэлээр дамжуулж, давуулан дийлж, ялагч байж амьдрах гэдэг бол бас Бурханаас бидэнд өгж байгаа шагнал байх болно. Бид нар зөвхөн нэгэн түүхд итгэдэг хүмүүс биш. Би өнөөдөр өөрсдөө тэр итгэлийн амьдралыг гэрчлэгчээр байх ёстой. Хэрхэн итгэлээр та өөрчлөгдсөнийг, хэрхэн итгэлээр та өөрчлөгдөж, та шинжлэгдсэнийг, аврагдсаныг, итгэлээр та хэн нэгнийг уучлсныг. Өчтөр би налагт манай нэг чуулганы тэнд шинээр нэг пастор томилогдсон байгаа. Налагт очиж би пастор томилчоо. Тэгээ тэнд нэг хүн дайгдсан баг. Тэгээ замд явжсэн чи тэр хүн ингэж ярьсан баг. Пастора тэр болохоор та чи амьд сүмийн пастортэй гэсэн. Тийм гэсэн. Пастора танаас сүмийн нэг хүн Солонгост байж хагаад нэг хүн миний ингээ хавдсан байсан хоёр гарын төлөө би Солонгосоос явах гэсэн чинь гар хавдаад ерөөсөө өвдөөд ажил хийж чадахгүй зэрэг мөнгөгүй байгаа гэсэн. Тэгээ би Монгол буцах хэрэгтэй байгаа. Мөнгө хэрэгтэй байгаа. Гэсэн чи танаас сүмийн хүн тэр амьд сүм л гэсэн. Амьд сүмийн хүн гээд тэр хүнтэй би танилцаа. Тэр хүн миний гарын төлөө залбираад тэгээд би итгэрээд тэр хавдар нь буугаад би Монгол иртлээ ажил хийгээд мөнгө аваад тэгээ би Монголд ирж ирсэн юм гэсэн. Халелуя. Халелуя. Тэгээ би тэрийг сонсоо баярлсан баг. Оо ямар гайхалтай юм бэ. Тэгээ тэр надад тэр хүний нэрийг хэлсэн. Энэ тийм нэртэй хүн байсан гэсэн. Тийм үү. Тэгээд эзэн таларсан баг. Итгэл тэнд ажилласан байна. Итгэвтэйгээр ажилласан байна. Өнөөдөр та нарын амьдралд итгэл яг ийм итгэвтэйгээр ажиллах бүрэн боломжтой. Бид нар заримдаа зүгээр түүхээрээ л амьдрдаг, өнгөрсөн түүхээр амьдрдаг хүмүүс байна. Яа, тэгээд залбир тийм болж билээ. Ста гоё байсан шүү, те. Йоо, ямар гоё байсан бэ. Заримдаа бид нар сүм цугланд хэдэргийн олон жил хамрагдаад ирэхээр бид нар ингээд юм санаа суугаад. Тэгээд санаа суuna гэж ярьдаг үстэй. Санаа суудгүй хүмүүсээ. За. Санаа суугаад бүх юм болгоомжтой хандж эхэлдэг. Энийг тэгчих болов, энийг ингэчих яг яах вэ? Нөгөө анх сүмд ирж явахдаа байсан нөгөө нэг хүүхчиг итгэл байхгүй болсон. Эзэн эдгээс залбирая гэдэг. Нөгөө итгэл байхгүй. За ингээл залбирахын өмнө бөө 80 тайлбар тавина. За би бол залбирая. За би яг өөрөөсөө шалтгаалх юм бол хийж байгаа шүү тий. Би тэгээд залбирч байгаа. Идэх үгүй нь бурхан л мэдчихэж байгаа. Бурхан идэх үгүй бол одоо миний асуудал биш шүү заяа. Надад битгий гомдороо заяа. Яг асуу. Тэгээд бурхан бас идэхгүйсэн чи бурхан тань тайлбар хэмээрээ шүү. Бөө 80 тайлбар тавьж хагаад за залбирая. Тэгээд залбирч байгаа залбирлна гэсэн чинь эзэн минь ээ эдгээ хүсвэл эдгээгээрээ эдгийг хүсэхгүй бит хийдгээгээрээ. Амен. Йоо тэгэл нэг тэгэл нөгөө өнө хайчиглал эдгэрх юм бол баг би залбирч ирсэн те гэж яваад ахаар. Эдгэрэхгүй бол би хэлсэн шүү дээ. Анханасаа би сануулсан. Би эдгээд гэж бурхан. Нэг бурхан эдгийг би яах вэ? Нөгөө хаяага ман гэдэг чинь нөгөө бүр нөхөө хогцсон те шууд ороход бэлэн нөхлөө шууд залбирч малбирх нь бүү. Бүгд энэ байдлаас гарцгаая. Бүгд хүүхчиг тэр итгэлийг бүгд зөвхөндөө тээцгэй. Итгэлээ ашиглацгаая. Яг тэр эмэгтэй тэр 12 жил цусаалдаг гэсэн тэр эмэгтэйд Бурхны хэлсэн үг, Есүсийн хэлсэн үгийг бид өөрсдөө амьдралд сонсох хэрэгтэй. Эзэн бидэнд хандаад итгэл чинь эдгэлээ гэдэг үгийг. Итгэл чинь өрнөөс чинь гаргалаа гэсэн үгийг. Амен. Итгэл чинь чамайг амжилтанд хүргэлээ гэсэн үгийг. Итгэл чинь чамайг шид амьдрал руу орууллаа гэсэн үгийг Бурханаас бүгдээ сонсцгоо. Үүний тулд зөвхөн бид итгэлээр ашиглах хэрэгтэй. Бурханы үг бидний итгэлийн суур болдог. Бурханы үг бидний итгэлийн суур. Өөр юу ч биш. Бид хүмүүсийг хараад тэр яасан гэнэ тэгсэн бол би ч гэсэн тэгнэ. Бид нар ингэж хүмүүстэй барьдсан итгэл гэж нэрлэгдсэн зүйлээр амьдрахгүй. Бид нар Бурханы үг надад юу гэж хэлсэн? Бурханы үг танд ирэхгүй бол та тэнд хичнээн итгэж яана гэж чанга хашгираад тэг юу ч болохгүй. Бурханы үгийг сонс. Тухайн зүйлийн талаар Бурхан юу гэж хэлсэн танд? Та залбирал, та өөрийнхөө бизнеснээ залбир. Эзэн танд өөрийнхөө үгийг юу гэж хэлсэн? Тэнд итгэл.
тэр итгэлээр дамжуулж эзэн таны бизнесийг өргөх болно. Бизнесийг чинь явах хэрэгтэй замаар нь явуулах болно. Магадгүй тэр уналт босол тэр маш их хүнд бэрхшээлж байж болно. Гэхдээ эцэст нь эзэн таны итгэл, түүний үгэнд эцэст итгэлээр дамжуулж таныг шагнах болно гэдгийг бүү мартаарай. Бурхны үгийг гоо. Эзэн минь яг энэ үед та надад үгээ хэлээч. Бурхны өдөр бүрийн бидэнд хэлэх үгээр бидний итгэл амьдарч яддаг байна. Итгэлээр дамжуулж бидний амьдрал Бурхны гайхамшиг, Бурхны хүч чадал илэрхийлэгдэх юм аа. Халелуя. Амен. Итэг, Бурханд итэг. Түүний үгийг унш. Түүний үгээр дамжуулж итгэлээр амьдарцгаая бүгдээрээ. Бүгдээрээ босцгоё. Та өөрийнхөө амьдралд Бурхны хүч чадлыг чөлөөсөн итгэлтэй байх. Энэ бол таны хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. Гинт л хариуцлага орж ирэл гинт нэг мэдсэн чил авчиргүй итгэлтэй болол. Юу ч мэдлгүй, өөр мэдлгүй энэ тэнд очиод итгэлээр тунхаглал яв. Нэг ийм тийм үлгэр домог шиг юмыг сонсгоо боль. Тийм ботхоо боль. Тэгэл Бурхан бүх юмын хариуцлага Бурхан таал мэднэ. Таал мэднэ. Таны л хүсэл биелчүүл тэгэл болж байна. Үгүй энэ эзэн биднийг зоригтойгоор бүтээсэн шүү дээ. Эзэн биднээр дамжуулж энэ нийгмийг бас өөрчлөхийг хүсэж байгаа шүү дээ. Аврахыг хүсэж байгаа шүү дээ. Магадгүй бид нар учиргүй энэ Монгол орноо учиргүй одоо юу гэдэг бид нар өөрийнхөө хүссэн шиг өөрчилж мөрчлөх тийм одоо боломж гарахгүй байсан ч бид нар харин Монголд байгаа хүн бүхэн сайн мэдээ сонсож Бурхны авралыг хүлээж авах үе таалга нэгдэсэн. Үүний төлөө бид нар өөрсдөө зориулах хэрэгтэй. Өнөөдөр би Бурхны хүч чадал бидний амьдралд илэрхийлэх, илчлэх, чөлөөтэйгээр ажиллах суурь бидний итгэл гэж хэлж байгаа маань бүх юм сайн сайхан болно гэсэн санаагаар хэлээгүй та ойлгоор. Яг л Бурхны хүч чадал бидний амьдралд ирэх үед бидний амьдралын зовлон бэрхшээл дунд хүртэл Бурханд итгэсэн, найдсан хэвээрээ байдаг. Яг л заримдаа эзэн бидний бэрхшээл зовлонд амьдралаар дамжуулж эзэн өөрийгөө алдаршуулдаг. Үнэн дээр Бурхны хүсэл биелэрэ гэж хэлэх бол тэмч муу залбир биш. Үнэн. Яг л энэ бол итгэлээс төрдөг залбирал мөн. Гэхдээ бид нар заримдаа итгэлийн идэвхтэй тэр тэмцэгч байдлаас биш. Зүгээр сул дорой бууж өгсөн байдлаас бид нар хэлдэг байна. За тэгэл Бурхны хүсэл биелний үсттэй гэж. Бид нар бууж өгсөн, сэтгэлээр унссан, ухарсан тэм байдлаар биш. Тэм сэтгэл дотроос биш. Тэм итгэлгүй байдлаас биш. Харин бид итгэлээр эзний хүсэл биелэх болтгоо шил сурах хэрэгтэй. Тийм ээ. Зовлонч байсан. Жаргалч байсан. Ялагдалч байсан. Ялалтч байсан. Бурхны хүсэл биелэх болтгоо. Би ирүүлч байсан. Би өвчтөөч байсан. Би Бурхны зорилгын төлөө амьдрах болно. Бурхны хүсэл биелэх болтгоо. Би итгэлтэй баймаар байна. Би итгэлээ ашигламаар байна. Халелуя. Бүгдээрээ эзний өмнө түүний үгийн дотор түүний дотор итгэлээр ашиглаж амьдрцгаая. Бурхан таны итгэлээр дамжиж өөрийгөө алдаршуулах болно. Халелуя. Халелуя. Бурхан таны итгэлээр дамжиж өөрийгөө алдаршуулах болно. Бурхан таны итгэлээр дамжиж өөрийн хүч чадлыг харуулах болно. Өөрийн гайхамшигыг үзүүлэх болно. Аанөхтөө бид нар хизээ нэгэн цагт болоод өнгөрсөн түүхийг зөвхөн ярьж амьдрах биш. Бид нар яг одоо бидний амьдрал болох Бурханы хүчийг гэрчилж харж, харуулж, Бурхныг алдаршуулж амьдрах ёстой. Эзэн бидний үүний төлөө дуудсан юм аа. Та өөрийгөө ингэж бодож болох юм. Пастора, би ч тийм онцгой хүн биш шүү дээ. Би тийм онцгой биш шүү дээ, пастора. Би зүгээр л мөрөөрөө л явж байна. Би нэг илүү дутуу хиймээргүй пастора. Зүгээр мөрөөрөө ажиллаа хийгээл, тэгэл цалингаа аваад, тэгээ цуглаандаа яваад. Нэг олон хүн би дагалдуулж чадахгүй юм пастор. Угаасаа тийм чадвар мэдлэг байхгүй. Тэгээ сүмдээ яваад пастрыгаа сонсоод пастраараа залбируулаад. Би онцгой хүн биш ээ пастор. Би зүгээр ээлжирийн даруй итгэлийн хүн байна. Олон гой сонсогдоод байгаа. Ямар гой даруй хүн бэ? Гэтэ энэ нэг буруу хэлээд байгаа. Ялангуяа энэ бол миний хувьд бараг Бурхны эсрэг хэлээд байгаа юм шиг. Яагаад гэвэл Есүс Христ танд л амиа өгсөн шүү дээ. Тэр онцгой биш гэж юу? Та яагаад энийг үгүйсгээд байгаа?
Би тийм хүмүүсийн анхаарлыг татах хүн биш шүү дээ. Би тийм айхтар хайрлагтгаар ч хүн биш. Би тийм чадвартай ч хүн биш. Би тийм царайлагч хүн биш. Би тийм боловсролтой ч хүн биш. Би тийм танил талтай ч хүн биш. Би тийм мөнгөтэй ч хүн биш. Ер нь Бурхан миний залбирлыг ер нь сонсдог юм уу? Би залбирдаг л да, сонсдог. Би тийм онцгой биш ээ, пастор. Би тийм онцгой биш. Зүгээр мөрөөр өстой хоёр идэхгүй хоосон хонохгүй. Тэгэл явчих. Гэхдээ би сэтгэл хангалуун. Яг л болоо. Өөр юм надад юу ч хэрэггүй. Та нэг юмыг маш буруу хэлээд. Яг л Есүсийн үхэл ба түүний дахин амьдлыг та үнгүүд хэлээд. Есүс таны төлөө өгсөн гэж та боддоо. Есүс таны төлөө өгсөн шүү дээ. Та өөргөө би онцгой биш ээ. Тэгсэн Есүс үгүй охин минь, хүү минь чи онцгой учраас би чиний төлөө өгсөн юм аа гэж. Би тийм царайлаг биш дээ. Үгүй. Чи миний хувьд үзэсгэлэнтэй миний хүүхэд юм аа. Би мэдлэггүй шүү дээ. Үгүй. Би чиний мэдлэгээс чинь болж би чиний төлөө чамайг бүтээсэн. Бүтээгч чинь чамайг хайрлаж би чиний төлөө амиа өгсөн юм. Би тийм онцгой биш. Үгүй чи онцгой. Чи онцгой. Би чиний төлөө өгсөн. Би чамайг өөрийн амиараа худалдаж авсан. Есүс Христ өөрийн амиараа таныг худалдаж авсан. Есүс Христ өөрийн ариун цусаар таны төлөө урсгасан. Та боддоо. Энэ тийм онцгой биш үү? Энэ тийм онцгой биш үү? Есүс таны төлөө дэлхий дээр ирсэн онцгой биш гэж юу? Есүс Христ таны төлөө доромжлогдож гутаагдсан онцгой биш гэж юу? Есүс таны төлөө загалмаа цогцлогдсон онцгой биш гэж юу? Есүс таны төлөө үхсэн онцгой биш гэж юу? Есүс таны төлөө таны нүглийг уучлсан онцгой биш гэж юу? Есүс таны төлөө үхлийг ялан диж амьдсан онцгой биш гэж юу? Есүс таны төлөө хийсэн энэ бүх зүйл нь онцгой биш юм гэж юу? Есүс санаандгүй хийсэн гэж та бодож байна уу? Есүс санаандгүй дэлхийд төржээл явж ясаа санаандгүй загалмаа дээр очиод санаандгүй цовдлогдоод санаандгүй амьлаад тэгэл нэг бичснэ яана би амьлцсан байх шиг өө за тэгэл өөртөө мэдэрээ гэж Есүс явсан үгүй. Есүс маш тодорхой бүр үгүйс хэлсэн гэж энэ дэлхийн суурийг тавихаас өмнө таныг ихийн хөвлөд бүрэлдэхээс өмнө их эзэн таны тухай мэдчихсэн гэсэн. Халелуя. Халелуя амдөгтөө. Та онцгой биш гэж юу? Би онцгой. Христийн дотор би онцгой. Та онцгой Христийн дотор ягаад бол би Есүс Христийн цусаар би аврагдсан юм аа. Бүхнийг бүтээгч Бурханы ам намайг худалдаж авсан юм. Түүний хайр намайг болцолгоор хайрлсан юм. Би бол онцгой. Та онцгой. Танаар дамжуулж эцэг өөрх ажлыг хийх болно. Та бүх хэрэгэлсэн. Бүгдээ залбирцгаая. Эзэн танд хэл эзэн тийм ээ би бол онцгой нэгэн. Яг бол та миний төлөө ирсэн учраас та намайг аврахын төлөө та амиа өгсөн учраас та миний нүглийг уучлсан учраас эзэн минь ээ би бол онцгой. Эзэн минь танд баярлалаа бүгдээ залбирцгаая. Та намайг өөрийн зорилгын төлөө ашиглаач гэж бүгдээ залбирцгаая. Халелуя. Халелуя. Келэрэ машикилара машани. Халелуя эзэн минь ээ. Тийм ээ эзэн минь энэ хүнийг бүр онцгой минь танаар хайрлагдсан, танаар уучлагдсан. Таны амиар худалдаа авагдсан минь ээ. Энэ хүн бүхнээр дамжуулж эзэн минь та өөрийнхөө гайхалтай ажлыг хийх болно. Эзэн минь бидний туулах зовлон бэрхшээл дундч тэр. Эзэн минь амжилт ялалтанд дуудж үрдэр. Эзэн минь та байдаг. Халелуя. Халелуя. Бүгд хамааныг эзэн залбирцгаая гинэ. Халелуя. Эзэн минь та намайг дуудсан баярлалаа. Намайг сонссон баярлалаа. Намайг аварсан баярлалаа эзэн минь. Та бидний төлөө ирсэн баярлалаа. Бидний төлөө амьдсан баярлалаа эзэн минь. Халелуя. Халелуя. Эзэн минь та бидний онцгой нэг бодос тань баярлалаа Иесус. Бүгд тань баярлалаа эзэн минь. Халелуя. Таны хайр. Таны хайр. Үнэхээр таны хайрт баярлалаа. Та биднийг боцолгүйгээр хайрлсан. Та биднийг боцолгоор хүлээсэн танд баярлалаа. Эзэн минь энэ дэлхийн хүмүүс намайг онцгой биш гэж хичнээн хэлсэн ч хичнээн тэгж мэдлүү дайсан харин бид таны дотор Христ Есүс дотор онцгой нэгэн аврагдсан нэгэн уучлагдсан нэгэн өрөөгдсөн нэгэн Бурхны нэг үс дотор амьдарч байгаа нэгэн мөн билээ. Халелуя. Есүс эзэн танд баярлалаа. Их эзэн минь Дрэсник махтай. Түүнийг магтуулъя. Халелуя Иесус. Хаширан танаар хомбин орно. Ханахани очмиклээ. Хэрэгтэн би уйгу.
Ариун та биднийг мэдээж хайрладаг хүмүүс байдаг, бас биднийг үл хайрладаг хүмүүс байдаг. Энэ хүнд энэ нийгэм бидэнтэй сайн ханддаг хүмүүс, бидэнтэй бас саар муу ханддаг хүмүүс байна. Үндэ бид зарим хүмүүстэй уулзах үед, зарим хүмүүс бидний амьдралд орж ирэх үед бид нар баяр хөөргийг амсдаг бол зарим хүмүүс бидний амьдралд орж ирэх үед бид нар маш их тэр өвдөлтийг бас мэдэрдэг. Тэгсэн ч гэсэн та онцгой хүн гэдэг үргэлж санах хэрэгтэй. Бидний амьдралын нөхцөл байдал шүү дээ. Заримдаа бид нар үнэхээр тэр үүлэн дээр нисэж байгаа мэт тэр их баяр хөөртэй амьдардаг. Бүх зүйл маань бүтэлтэй байгаад л эргэн тойрондоо бүх хүмүүс алга ташаал үнэхээр нөхцөл байдалгүй сайн байгаад л бид баярлаг. Заримдаа бид нар яг тэр зовлонгийн гүнд унсан мэт тэр үе байдаг. Гүнд унах үе байдаг. Тэр зовлонгийн гүнд хаашаа гарахаа мэдгүй, хэн дандгаа мэдгүй. Тэр үчирсэн бид нар онцгой хэвээрээ байх. Үргэлж та тунхаглах, залбирах хэрэгтэй. Мэдэх хэрэгтэй. Би Есүсийн амиар аврагдсан хүн шүү дээ. Тийм онцгой биш гэж юу? Энэ орчин ертөнцийг бүтээгч намайг аварсан юм аа. Өөрийнхөө амиар. Намайг хайрлсан юм аа. Өөрийнхөө амиар. Намайг уучлсан юм аа. Өөрийнхөө амиар. Надад мөнх амийг өгсөн юм аа. Өөрийнхөө амиар. Есүс Христийн амийн үнцэнтэй хүн шүү дээ би чи. Халелуя.Эмчээс амьдралын ямар ч нөхцөл байдал хэлэх хэрэгтэй. Би бол Бурхны хүүхэд. Би бол Бурхны хүү. Би Бурхны охин. Би Есүс Христийн хайраар аврагдсан. Есүс Христийн амиар би золигдсон. Есүс Христийн цусаар би уучлагдсан. Есүс Христийн нэгүсэл дотор би амьдарч байгаа нэгэн. Халелуя. Намайг хинч буруутгахгүй. Яг л Христ миний тал байх. Хин намайг буруутгахгүй. Халелуя. Эзэн бүх алдар нь байх болтугай. Амен. Халелуя. Эзэн бүх алдар байх. Халелуя. Бүгд хамтдаа залбирцгаая. Есүс. Их эзэм танд баярлалаа. Би энд дэрсэн хүн бүхний дээр таны өрөөлийг гуйж. Эзэм үнэхээр итгэлээр амьдруулаарай. Та биднийг итгэлээр амьдруулаарай. Итгэлээр амьдруулаарай. Эзэм бидэнд итгэлээр амьдрах тэр хүчийг өгөр эзэм. Эзэм бидний тодорхой итгэл маань өдрөөс өсөхийн тулд бид нар хүссэн тэмүүлэхийг хүсэж чинь эзэм минь. Бид нар үнэхээр өсмөр нь эзэм бид өөрсдөө зориулмаар. Бид нар танаас илүү сурмаар нь бурхан минь. Бид нар таны сайн дагалдагч байж өсөж хөгжтөн та туслаач. Та удирдаач. Эзэм минь та хамгаалаач. Та өөрийнхөө үгээр биднийг босгооч. Өөрийнхөө үгээр биднийг хүчржүүлээч эзэм. Таныг үгээр бид нар хинч биш бөгөөд эзэм минь та биднийг өдөртөн дагуулж өгөөч. Биднийг уучлсан баярлалаа, биднийг хайрлсан баярлалаа, биднийг аварсан баярлалаа. Эзэм минь бидэнд өнөөдөр энэ шинэ өдрийг өгсөн баярлалаа. Халелуя эзэм баярлалаа. Эзэм минь та үргэлж бидэнд шинэ боломж өгдөг танд баярлалаа эзэм минь. Энэ бол шинэ боломж эзэм минь. Эзэм минь уучлж чадаагүй энэ өдөр би уучлаа эзэм минь. Хайрлж чадаагүй энэ өдөр хайрлаа эзэм минь. Эзэм минь таны сайн мэдээг яриаг бол энэ өдөр бид бас таны сайн мэдээг яриа эзэм минь. Энэ өдөр таны үгийн дагуу амьдрч чадаагүй өнөөдөр таны үгээр амьдрий эзэм минь. Та бидэнд хүч чадал өгөөч, эрх мэдлийг өгөөч, таны өгсөн үгийн эрх мэдэл дотор таныг алдаршуулан амьдрий эзэм. Их эзэн, үнэхээр таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй хандах болтугай. Эзний тусламж таны амьдралд байж түүний амар хамгаалан таны зүрх сэтгэл бэлхэн байх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр би өрөөн залбирлаа. Амен. Халелуя. Халелуя. Бүгдээрээ хажууд гамдаа хэлэхгүй. Та бол онцгой хүн шүү. Итгэлээ ашиглаарай. Бүү бууж өгөөрэй. Халелуя. Амен.